Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батулдын Очор. Баттулгын Сувдан Сондор. Төвдөн лам. 2 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Цас зөөлөн чахруулсаар хэн нэгний яаралгүйхэн алхах чимээ шөнийн нам гүмд дэндүү содон түгэх ажээ. Тэрхүү алхах чимээ зогсолтгүй хэрнээ нэгэн химээр үргэлжлэн. Гадаа сэрхийгч салхихгүй бөгөөд орчны модод хүртэл тэрхүү алхах чимээг л чагнах мэт аниргүйхэн дүнсээ. Цас чахарсаар гэнэт нялх хүүхдийн часхийн уйлгадуун аниргүй гівдэж модод цурайлахад цасан дээр алхах чимээ хоромхон зуурт үгүй болох нь тэрэ. Одоо үзвэл эдэр залуухан төвдөн лам ганцаараа бисэрхэн ойн чөлөөнд зогсож байхаач. Харин түүнийг тойроод нялх хүүхдийн ээрэн алдаж уйлгадуун модноос мод дамжин хатана. Төвдөн талбар тийш харсаар байхч өөрөөс нь өөр ямархан ч амьд амтэн үгүй. Тэр хэсэг зогсоод дахин алхаж эхэллээ. Түүний нүднээ өмнөд нь харагдах өндөр хар модол тусах билээ. Тэнд тэрхүү модыг л төвдөн лам зорин ирсэн аж. Залуу лам одоо өндөр хар модноос үүдэн хоймрын хэрд ирээд зогсчээ. Тэрхүү мод орчны моддоос илүү харанхтай байх бөгөөд оройн нүдэнд үзэгдэхгүй өндөр юм. Хамгийн зэвүүтэй нь нялх хүүхдийн уйлах дуу тэр модноос сонсогдоно. Хүүхэд уйлахын тоогоор модны мөчрүүд үл ялэгч чирч түүнд тогтсон цасан багаар асгарна. Төвдөн за чамтай тооцоо бодохоор ирлээ дээ би. Альбин чи их олон нялхсын сүнсээр нааджээ гэж аяархан шивнээд цасан дээр завлан суув. Ингэхтэн зэрэгцээд хар модны зүгээс олон нялх хүүхдийн уйлах дуун нэгэн зэрэг час хийж эхлэх нь тэрэ. Төвдөн үүрч явсан ширэн богцоон өмнө нь талбад амийг нь яаралгүйхэн онгойлгож тосдаасан сүүжний цагаан ясыг гаргаж өмнөх газартаа тавилаа. Тэр нь хүний сүүжний яс байх бөгөөд сүүжнээс үл ялэг харуутаа мэт зүйл суунаглаж эхлэх нь тэрэ. Хавар цагийн явган хавсраг нэгэн хэмээр шуурч халахлах зүйлгүй цагаан газарт явх улсын дээлийн хормойг хөлтөө нороолдуулна. Улаан шараар алгалсан олон лам нар өглөөний нартай уралдах мэт тал бүрээс суврах. Тэд дум бүрийн дуу сүртэйгээр цурайлах Эрдэнэ зүүх хийдийн зүг тэн ярах бөлгөө. Гол 300 хийдийн өмнө барьсан их 5 ханат гэрийн дотор хамблам дэндвтэн өөрийн залуу шавь төвдөнг багхан зэмлэх мэт ширтсээр суун. Харин төвдөн үл ялэг бүхийгөөд үгдүүгүй суух билээ. Өвгөн хамб дэндв тэн хэсэг сууснаа их л айдуухнаараа. Шав мэн чамайг би зэмлэх багтахын тунд яахаа мэдэхгүй л суун. Уухтан бол хатуу уйлд гар дүрх арай л болоогүй л байсан юмсан. Гэхдээ одоо яалтай. Чадаад байгаа хүнийг чадахгүй гэж зэмлээд яах вэ? Өнөөдрөөс чи хийдийн зочломд өөрийгөө тооц. Туман олондон тусыг хүргэж хорыг дарж яваарай. Хэмээлээ. Төвдөн толгоогоо огцом өргөж багшуудаа харав. Түүний нүднээ үл итгэх байдал тодорно. Гэвч өөрийн догдлох сэтгэлийг хичээн байж дараад за хэмээн бүхийлөө. Дэндв лам эрх атгсан гараан аажуухан сунгаж шинхэн зочлом төвдөнгийн зулаад 3-тай хүргэж адис тавилаа. Өдөржин хонь дагаж явсаар үдшийн цагаан гэгээ дүүрхэхэд гэрийн бараг харсан довдон туранхай бор морин уянд уйчхад яаруухан алхсаар гэр өдөөгөн орлоо. Тэн явах зуртаан хотон бараадаж
халуун бууцаан тэмцэх цөөн хідэн хондыг нүдэрээ бүртгэх мэт ширтсээр явна. Довдон гертэн орлоо. Тулгар биетэй түүний эхнэр Алимаа зуухныхаа өмнө сууж хоол болгохач. Алимаагийн царай нэм баргаар байх бөгөөд дуунч үл гарахач. Довдон гаднаас орж ирмэгцээл. За яаж вэ чимэн? Өнөө маргаашгүй боллоо Алимаа минь. Сум суурин бараад бол яасан юм те? Гэж хэлээд эхнэрийнхээ өмнө очиж гараас нь натхаад суув. Алимаа Довдон хоёул өнгөрсөн намар айл гэр болсон бөгөөд халуун хэвлэлд нь бүрлдээд байсан ураг нэгэнт гүйцэж өвлийн энэ хатуу цагаар нэрайлахад хүрээд буй нэ. Алимаа муухан инээх айдаад. Харин нэг л биш. Унаа тэрэггүй яаж сум явдаг вүлээ? Гэж зөөлөн шивнээд Довдонгийн хоцруудсан хацрыг алгаараа зөөлөн элбэв. Довдон хэсэг бодлогошрлоо. Тэгснэн хормхон зуурт нүдэн сэргээд. Би ерөөсө мордоод ирээ. Бервагвайг очиж гуй. Гэснэн ухсхийн босов. Алимаа. Бервагвайх хол шүү дээ. Ядаж хоолоо идэт морд. Гэсэн ч Довдон тэгсэнгүй. Довдон инэмсэглэж эхнэрийнхээ духан дээр зөөлөн үнсээд гэрээсээ гарч одлоо. Тогоон дээр порпорхийн буцлах хямцагтай гурилтай шүл уур савсуулсаар үлдвэ. Алимаа тоонуудоо хараад удахгүй нөмрөх их харанхуйг зөгнөж уртаар санаа алдав. Төвний сэтгэл яагаад ч юм цаанаалныг тавгүй байхаач. Тэр аажуухан босоод хомрон байх ширээнэн очиж гар хийцэн төмөр сүртэй таллааг асаалаа. Гэрт үлэмчхэн шар гэрэл торнож үдшийн бүрийг тэрхэн зуурт үлдэн хөөлөө. Өвлийн урд шөнийн төрөөж орчлон хормхон зууртал нөмөрчээ. Туранхай бор морин хэрэндэл давчиж гуйцсаар шогших Довдон цан хүрэгт автсан их хар моддын чөлөөгөөр явж орчихон тэрэ. Бервагвайн одоо лав 7 юм уу 8 орчим километр байгаа. Мо бор морь маань хүрдгэл байгаа та. Энэ янзаараа болж явахгүй дэх шөө. Ийм бодсон Довдон туранхай борынхон амыг эрэхгүй татаж гэлдрүүлв. Хөөрхий бор морь хоёр бөөрön түнхэлзүүлсээр хөлөөн дааж ядах мэт сажлана. Энэ сацуу их улсын хаанагтай ганц ч уртаар гиншин уйлхай бай. Алимаа ар нуруугаан гарын алгаар дарж тонгоогоод галдаан хэдэн хөрзөн арай хийж нэмлээ. Нуруу биеийн чилэн хөшөж гэвлийн орчмон зангиран байх нь даанч бэрх. Тэгэвч шүд зуусаар галынхаа өмнө суун. Угаас хэвтэж хажуулах тухай бодоодч тусгүй ажээ. Гагцхүү эр нөхрөө унаа олоод хурдан ирээсэ гэж л битүүгэндээ хүлээн. Тэн суутал гэрийн гадна нохоо хуцаж эхлээд эцэстэн таг болж орхих нь тэр. Довдон маань буцаад ирж байгаа юм байх та. Мо бор морин л явж бараагүй хэрэг. Хэмээн бодсон Алимаа үүд тийшээ харж чимээ анерлана. Гэвч хөлийн чимээ дуулцсангүй. Бүр намгүн байхаач. Би давхар бүсгүй нэг л эвгүүцээд ирэв. Гэрийн хаалга зөөлн нээгдлээ. Гаднаас Довдон орж иржээ. Алимаа эр нөхрөө хараад муухан инээх айдав. Энэ зуурт доош халуун өргөж юу юугүй л усна гарчхан тэр. Бүсгүй зөөлнөр дуу алдаад дорон өндөлзөн. Харин гаднаас орж ирсэн Довдон үүдэнд зогссон чигтэн чимээгүй инэмсэглэх ажээ. Алимаа. Яадаг вүлээ Довдон минь? Ус гарчих шиг боллоо. Гэсээр Довдон өөд харав. Довдон нэг л жигтэй. Бас чимээгүй инэмсгэлсээр эхнэрийнхээ хөл доор нэлийн урсах усыг харж зогсон. Тэгснэн хоёр гарынхаа ханцуг хоромхон шамлаад Алимаа руу ухсгийлээ. Алимаа хүйч гэж амжсангүй. Довдон түүнийг сэвхийтэл өргөөд гэрийн зүүн орон дээр суулгаж орхив. Бүсгүй болж би үйл явдалтай нэгэнтээ эвлэрчээ. Угаас одоо сумын имлэг явна гэж худлаа болохыг тэр ойлгов. Тиймээс эр нөхөртөө бүхнийг даатгахаар шийдсэн нь энэ ажгүй. Бүсгүй хүчтэй өвдөлт өгч дуу алтлаа. Харин Довдон инээсээр Алимаагийн дээлийн хормойг сөхөж өмд гутлыг нь эв хавгүй угдчихна. Хамаг бие нь заадас үе бүрээрээ салах мэт болж Алимаа ээжигээ дуудаж хашгирлаа. Түүний хашгирах дуу намжаагүй атал нялх хүүхдийн час хийтэл ойлгох дуу залгаж хоёр яс саллаа. Усан хулганд болтлон хөлөрсөн бүсгүй хамаг бие нь тэнхэл алдрах мэт болсон ч
басгүй хөнгөрсөн санагдана. Шинэ хүн орчлонд мэндэлснээ зарлаж хангинтал уйлсаар. Альма дээш харж хөвцөн чихтэн нулимс дүүрнүүдээр инээмсэглэн. Тэр хором тэгж хөвтөд үрэн авахаар гараан сар байж довдон тийш харав. Тэгмэгцэн өөрийн мэдлгүй дуу алдаж орхилоо. Довдон цус усандан холилдсон улаан нэлзрээ үрэн гартаан сарвалзуулсаар барьж зогсох бөгөөд хураг харсан өлөн чоных мэднүүдээр тас ширтэх ажээ. Ингэхтэн инээсэн хэвээр. Эр нөхрийнхөө эл байдлыг харж Альма тийм дуу алдсан хэрэг байв. Альма Давтан би хүүхдээ амлуулъя гэж шичирсэн хоолоогоор арай хийж шивнэв. Гэвч довдон өнөөхөл янзаараа тарвалцсан тэлчилсээр барихах хүүхдийг тас ширтсээр зогсон. Альмагийн нүдэнд нулимс цэлэлцэх биш бүр бөмбөрч эхэллээ. Тэр дахиад л маш зөөлнөөр хүү байна уу? Эсвэл охин уу? Би хүүхдээ амлуулъя гэж зөөлөн шивнэлээ. Энэ мөчөд довдон гялскитл толгоогоо эргүүлж Альмаг инээсээр ширтэв. Тэгснэн ахин гэж цахирдсан саарл хоолоогоор барихраад гэрээс гүйж гарах нь тэр. Ингэхтэн улаан нэлтрээ охиноо хоёр хөлөөс нь толгойг нь уруу харуулж өрөөсөн гартаан барьсаар гарав. Альма довдон гэж хашгирсаар ухсхийн болсон ч тэнгэл аваагүй нялх биетэн түртэж зуухны өмнө сөхрөн унлаа. Охиных нь уйлгадуун улам бүр холцсоор сонсогдоно. Хөөрхий бүсгүй хөл дээрэн тэнцэж ядах мэт гуйвсаар гэрээс гарав. Довдонгоос үзэгдэх бараа алга. Гагцгүй нэрэ охиных нь уйлгадуун алс тэртээс нэгэнтээ хадаад бүр мөсөн үгүй болох нь тэр. Альма гэрийнхэн үүдэнд сөхрөн унлаа. Тэр хідэнтэй эр нөхрөө дуудсан боловч өөрөөс нь чанга дуун гарсангүй. Өвлийн жихүүн салхи эрчлэн шуугиж нүцгэн хэвээр байх дорд биеийг нь мөсөөр хайрах мэт жиндүүлнэ. Альма чимээгүйхэн мэгшсээр суун. Түүний ухаанд юу болоод буйг ухаарах, тэрч бүхэл юу болоод өнгөрснийг ч ойлгох цай байсангүй. Тэр гагцхүү үрээ алдсан эхийн зөнгөөр ин гансарч суух билээ. Тэнгэр зүүнээсээ шугдах цаг ажээ. Моддын чөлөөгөөр хөврөх инхэл доголтой замаар бараан өнгийн ганц машин эрен чаралсаар зүтгүүлнэ. Газар алсууран өөд байхын дээр хөр цасан зузаан тул тэрхүү машин ин явхаж. Машины бүдгхэн шар гэрэл үүрийн цагаан гэгээг давж дийлэхгүй ёлтолцоно. Харин машинд хижээлэр Берва Альмагийн нөхөр довдон нар явна. Тэд хоёул нэн ихээр санаан зовниж баргар царайлан байх бөгөөд Берва довдон тийш уу харц ширтсээр байх. Тэн хэсэг явсны эцэст Берва дүүмэн та нар чинь яасан томоогүй улс вэ? Гүйдэ нарны голтод ирсэн бол энэ муу машинаа арай эрт асааж дөнгөгсөн. Энэ хар хүйтэнд гал түлүүлж байж л асаан шүү дээ. Гэснэн араагаан хөндрүүлж хаазаан тултал гიშгэлээ. Хуучин борногоон жарис хүч алдаж ирээд дахин ухсхийв. Берва бас сайн хунгаралжээ. Одоо ч төглөө дөө. Хэмээн амандаа шивнэн. Харин довдон хар цагаан дуугүй хэвээр өмнөх замаа ширтсээр явхаажээ. Тэд явсаар довдонгийн гэрийн гадна дөнгөж ирэв. Тэгмэгцэн хоёул нүдэн том болгож өөдөөдөөсөө харлаа. Довдон машины явууд дунд үсрэн буулаа. Тэрээр Альма хэмээн уулс моддыг цурайтал хашгирсаар гэр өдөгөөнгүй. Харин Берва машина яруухан зогсоогоод харин буув. Гэрийнхэн үүдэнд сөхөрч суугаад таг хөшиж өргсөн Альма дээр довдон гүйсээр хүрчээ. Хөөрхий бүсгүй хөл гар нь таг хөлдөн цайрсан байх бөгөөд амьдын шинж үгүй мэт гөлөрсөөр суу. Довдон энэ чинь юу болох нь вэ? Альма минь гэсэр эхнэрэн өргөж босгохыг завдана. Бүсгүй таг чиг гөлрөн суусаар Берва энэ үед ирж довдонтой хамжилцлаа. Хөөрхий бүсгүй хөр засанд наалдаад хөлдсөн байхажээ. Берва халаг даанчтэй хэмээн шивнсээр бүсгүйг өргөлцөн. Альмагийн нугалж суусан өвдөг хийгээд шилбэнд наалдаж хөлдсөн цас мөс
газраас ховх татагдан өргөгдлөө. Хоёр эр бүсгүйг тэнд амжилсаар гэрөөдөө оров. Гэрт ч мөн гаднаас ялгаагүй хүйтэн болжээ. Тэд алимаг дамжилсаар зүүн орон дээр тэр чигтэн тавив. Довдон нулимс дүүрнүүдээр эхнэрийн ширтсээр өмөлсөж зогсон. Харин Берва бүсгүйн чамрахад гараараа дараад хэсэг боллоо. Тэгснэн ааж уухнаар малгайган аваад довдон өөд харав. Довдон горилго тээсэн харцаар Берваг ширтэн. Берва дөөмэн сэтгэлэн байр да. Хөөрхи өнгөрч гэж. Хэмээн арайхи чивнээд харцаан буруулав. Довдон өмөлдсөөр орны өмнө сөхрөв. Түүнд орчлон хөмөрчих мэтэл санагдах аж. Харин Берва шир зааж чимээгүй зогссоор. Гэтэл гинэт өөд болсон алимаа толгоогоо шаржигнуулан эргүүлж довдон тийш харлаа. Гэвч өөд автсан хоёр эр үүнийг анзаарсангүй. Алимаа одоо довдон тийш гөлөрсөн мөсмөтнүүдээр цоо ширтжээ. Алимаа хэмээн хахир хүйтэн хоолоогоор хашгирч орхив. Хоёр эр давхын зочиж бүсгүй тийш харлаа. Үзвээс үгсэн гэдэг нь илт байх бүсгүй амьгүй хүйтэн өнгөөр миний охиныг хэмээн бархирхан тэр. Ирчүүд яахаа мэдэхгүй таг хөшжээ. Гэвч альмаа дахин үг хэлсэнгүй. Довдон тийш гөлөрсөн хэвээр орон дээрээ хажуултан унлаа. Альмаа бүсгүйн ажил явдал хэдийнэ шовтарчээ. Довдон хоймрын авдрын өмнөх мухар модон сандал дээр бодол болсоор суух зуртан нэгэн чигт таг ширтэн. Түүний хурцаар ширтэг харцны үзүүрт үл ялгхан инээмсэглсэн хөөрхи эхнэрийнх нь зурмал хөрөг байх бөгөөд өмнө нь багавтар гуйлан цогцтой зул нэгийг өргөжээ. Довдон нүд цавчилгүй тийм суусаар. Алимаа минь юу гээч нь болчихов доо. Яах гэж гэрээсээ гарсан юм те. Бас хүүхэд бидний хүүхэд хайчсан бэ. Гэж аяархан шивнэх залуу ир нүдэндээ гүйлгэнэх нулимсыг ханцуугаараа зөөлн шудрав. Тэгснэн охин тэр өдөр би ганцаараа сонсоогүй шүү дээ. Берва ах бас байсан. Бид хоёр сонссон. Хэмээн бодсоор талигачин зураг өөд улмаач нухацтай ширтэв. Гэтэл тосон будгаар зурсан алимагийн хоёр нүднээс дусал хэрийн нулимс бөмбөрөн унхан тэр. Довдон үл итгэх айх хоёрын тэг дундуур хөдөлгүй ширтсээр. Гэвч довдон андуураагүй ажээ. Эхнэрийнхэн зурганы хоёр нүднээс дусал туслаар сүүн цагаан нулимс бөмбөрч эхэллээ. Тэр аажуухнаар босоод зураг өөд нүрэн ойртууллаа. Энэ юу вэ? Ийм байдаг гэж юу? Алимаа минь чи хэмээн залуу эрийг ээрэн түгдэрж атал зурганы сүүн нулимс аажуухнаар өнгөн хувиргаж цусаар уйлан урсаж эхлэх нь тэрэ. Довдон арагш багхан ухарлаа. Энэ мөчөд зурганы хөмсөг атрин хөдлөж эхэлснээр миний охиныг хэмээн хашгираад довдон тийш дайрах мэт болов. Зүрхэн хагартал айсан довдон арагш савн унлаа. Гэвч хоромхон зуурт ухсхийн өндийгөд хомрон байх зураг өөд харав. Зурмал хөрөг урдын ладил байх. Харин түүний өмнө өргөсөн гуйлан цогцтой зул унтарчээ. Саяхан унтарсан зулын голоос шингэн цэнхэр утаа унгасж үзэгдэн. Цаас зөөлөн чахруулсаар хэн нэгэн гитэх мэт алхана. Орчны модод хүртэл түүний хөлийн чимээг олж сонсох гэсэн мэт нам гүм дүнсэн. Алхагч хүмүүнийг лавсхан харвал азарган нэхидэл бор эсхий гутал өмсөж толгойдон хар носон малгай дарж өмссөн довдон байхавэ. Тэр маш ихээр даарсан байх бөгөөд хоёр гараан амандаан барьж үе үлээсээр талбар тийш харна. Гэхдээ хаачиж яваагаан хаахан яваагаан өөрөө ч үл мэдэхвүлээ. Тэр явсаар л. Гэнэт нялх хүүхдийн час хийтэл уйлгатун хадаж уулын моддоор нэг цөөр айлхан тэр. Довдон зог тусаж чимээрхэв. Тэгснэн Миний охин хаана байна? Гэж хашгирсаар харсан зүгтэн унаж тусан гүйв. Тэр гүйсээр хүүхдийн уйлгатун улам бүр ойрцоор
Довдон нэг л мэдхэд бусдаас онцгой зайдуу ургасан өндөр хар модон тулаад дороон зогслоо. Тэр нүдэндээ итгэсэнгүй хэсэг гөлөрч зогсоод аажуухнаар урагш алхав. Өндөр хар модны ёроолд ингэр цээжэн задгаалж суусан альма өөдөөс нь хараад инээмсэглэн байхаж. Түүний өвөр дээр цусндаан холилдсон няраа хүүхэд чармай нүцгнээр тарвалзах хаж. Тэгээд ч зогсохгүй бүрэн задгаалсан цээжин биед нь наалдаад өрөөсөн хөхийг нь хөхөх нь харагдана. Довдон чичирсээр зогсон. Гэхдээ айсан гэхээс илүү даарснаасаа тэр ин чичирчээ. Довдон альма чимэн гэсээр урагш ганц нэг алхана. Харин альма хүүхдээ хөхүүлсэн хэвээр тас хөхөрсөн нь ухсгийж газраас босоод модны цаагуур орж үзэгдэхгүй болчихов. Довдон түүний араас гүйлээ. Гэвч тэр хөдөлж чадхааргүй ихээр даарсан тул хөл нь урагш гიშгсэнгүй. Хөр цасанд улаан нүрээрэн шан унжээ. Довдон ухсгийж өндөлөө. Тэр зүүдэлсэн ажээ. Гэхдээ дан өмднөөс өөр хувцасгүй хөл хийгээд цээж нүцгэн довдон өнөөх өндөр хар модны ёроолд хэвтэж байгаагаа нь сая л нэг ойлгов. Тэр дагчтал чичирсээр арай хийж бослоо. Даарснаас болоод эрүүшүүд нь харшин тачигнаж хамаг бие нь хөшөж хүндэрнэ. Би хаана? Ийм бодох залуу эр орчноо нэг бүрчлэн ширтэв. Гэтэл түүний чихнэн эм хүний зөөлөн хэрнэн багтаагаар хөхрөх дуун намуу ухнаар дуулдаж эхлэх нь тэрэ. Довдон тэрхүү хөхрөх хүнийг хайж талбар тийш чичирсээр харна. Гэвч үзэгдэх бараатай амьд амтэн ойр хавьд нь лав байсангүй. Тэр аажуухнаар дээш харлаа. Өндөр хар модны тахир хар мөчрнөөс толгоогоо уруу харуулж дүүжлэгдсэн үзэрийн царайтай амтэн дээрээс нь тас ширтээд байж байх нь үзэгдэв. Уртаас урт ус нь усны долгио мэт үйлдсэн нөхмөд хар нүдтэй тэр ёрын амтэн амандаа улаан нэлзрээ хүүхдийг тас хөндлөн зуужээ. Довдонгийн ам тавих мэт бархирах дун өвлийн шөнийн нам гүмийг эвдэж уус моддоор нэг цуурайлав. Түүний эл дуунаас тэнгэрт байх бөөдгөр цагаан саран хүртэл дайжих шиг болж бөөнхөр үүлэн цаагуур шургалан орлоо. Одоо их уулнаа өмнгийн адил нам гүм ноёлов. Харин нэн ихээр харанхуй нөмөрчээ. Хэрийн жавартай тэрсэлдэн улалзах бэсрэгхэн түүдгийн дэргэд хоёр залуу эр ширмэн тогоотой борцайг дариглуулан суугаач. Эд бол нутгийн анчид болох баяр болт хоёр юм. Тэд BBC-ийн зүг ширтээд чимээ анирдан. Тэн хэсэг болсны хойно болдоо. Үгүй сая хүн хашгирвуута. Хэмээн асуулаа. Баяр хариуд нь толгой дохиод тэгэгшгэл болох юм. Игч холгүй дээ. Төөрч бүдэлсэн амтэн осгож хөлдөж явсан биш байгаа та. Гэд суудлаасаа босч талбар тийш харлаа. Тэд хоёул босч зогсоод орчноо хараачилж чимээ чагнасаар хэсэг болов. Бүр хашгирч дуудаж үзлээ. Нам гүм хэвээр. Баяр мод төшүүлж тавьсан орос винтовын авч цэнэглээд тэнгэр өөд харуулж нэгэнтээ буудав. Буундуу шөнийн нам гүмийг эвдэж сүртэйгээр цуурайлана. Гэвч дахиад хүн хашгирах чимээ гарсангүй. Баяр буугаан барьсаар болд руу харж зогсох бөгөөд одоо яах вэ гэсэн шиг ширтэн. Болд. За та хоёулаа буруу сонссон болоо та. Хэрв тусламж гуйж хүн хашгирсан бол одоо хариу өгмөр дөө. Гэд ил галын дэргэд сууж тогоотой цайг нэгэнтээ самраад аягаан дөхөөлөв. Баярч мөн буугаан буцааж тавиад өмнөх байрандаа тухаллаа. Илч муутайхан өвлийн цагаан наран уулсын орой дээгүүр дөнгөж өнгөх цаг. Ханган хишиг нэн ядмаг хоёр анчин уулнаас буухаар гэлдрүүлнэ. Тэд даруй 10 хонсонч ганц мэгж унахснаас өөр олзгүй тул ин гэр өдөгөн буцаж явах хэрэг. Тэд явсаар нэг л мэтгэд үлэмчгэн ойн цорхойдох өндөр хар модны дэргэд ирчихв. Энэ тэрийг ярилцсаар ажиггүй явсан хоёр ир унаа мордон үргэж хулмалцахад сая л нэг орчнон ажив. Баяр Өгшөө тэр юу вэ? Гэд холгүй байх ганцхар модны зүг хуруугаараа заалаа. Болд нүдэн онилгож наран сөргөө сарвчлаад анхааралтай ширтэн. Түүний нүднээ модны ёроолд цасанд хучигдаж цан хүрэгт өвч бүрхэгдсэн бөрөнхий зүйл харагдах ажээ.
Болд тэр зүйлийг таньж ядан хэсэг болсноо чулуу биш үү гэж ажиггүй хэллээ. Харин баяр дуугарсангүй мод тийш морой зөөлөн даврав. Болд ч мөн дагалдлаа. Тэд одоо өндөр хар модны ёроолд очжээ. Болд новш энэ чинь гэд таг болчихсон тэр. Баяр элгэн тэрж атраад хөшсөн довдонгийн цогцсыг ширтсээр зогсоно. Тэгснэн за та хоёулаа гар хүрээд хэрэггүй биз. Сум орж зохих газарт нь хэл дуулгая та. Хэмээн зөөлнөр шивнэлээ. Харин Болд чичирсэн хоолоогоор энэ чинь намнан ахын довдон байна гэж хэлээд мориноосоо буухыг завдлаа. Гэвч баяр түүнийг хориглоод буулгасангүй. Энэ нь наандаж элдвийн хэрэг төвөгт орох, цаандаж хармуу ёр байх вэ гэсэн бодлоос үүдэж ханилчваа нөхрөн өмгөөлсөн санаа байв. Дэндв ламтан эрэх татаж төлөг тавьсаар нүд анжсуун. Харин түүний өмнө 50 гаруй насны гэмээр хижээл бор хүн алга хавсран суухав. Тэр хүний царай нэм баргар байхын дээр хүн их үед автсан мэт нүдэн сүмэж цаанаал нэг галгүй үзэгдэн. Энэ бол бүрлэж довдонгийн эцэг намнам билээ. Дэндүү хамба нүдэн аажуухнаар нэгээд эрхэн хураалаа. Харин намнан уг хүлээж угэн ламыг анхааралтай ширтэн. Дэндүү хамба за намнам байна. Хүү бэр хоёр тань хоёул хорлолоор өөд болжээ. Хүүгийн тань хар царамд өвлжиж байв уу? Хэмээн нухацтайгаар асуухаж. Намнан уртаар санаа алдаад Анайл бодол дарагдах мэт суун. Тэр хэсэгтийн суусны хойно тийм ээ гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй дахиад л санаа алдав. Тэгт нь өвгөн дэндүү аажуухнаар толгой сэгсрээд тон чиг тоогүй. Намнан чи өвгөн дуулж мэдсэн л баймаар. Хар царамд хүүхэд тогтдоггүй гэж хууччууд ярьдаг нь оргүй зүйл биш шүү. Гэвэ. Намнан нэг их дааж давхгүй хэрэг хийсэн хүмэт харуусал гашуудлан багтааж ядан суусаар. Тэр өвгөн ламууд эгцлэн хараад багш минь дуулахаас яах вүлээ. Гэхдээ миний баг байхын л ярьдаг байсан яриг үлгэр домог төдий санаж явснаас хэтэрсэнгүй. Ийм айхавтар хэрэг болохын чинээ даанч сансангүй. Гэж чичирсэн сөнг хоолоогоор үгэн зөөж ядан шивнэв. Дэндүү хамба энэ удаад дуугарсангүй. Тэр хоймрон байх их бурхад өдөө нэгэнтээ залбираад амандаа тарин шивнэлээ. Өдшин бүрий хэдийнэн тунжээ. Төвдөн яруухан алхасаар дэндүү хамбын гэр өдөө алхаж явна. Тэрээр багш ямар хэрэгээр ийм яруу иргэ юм бол. Ямар тач чухал хэрэг л гараа болов. Арай хот хүрээ орох юм биш байгаа та. Гэгчлэн бодсоор өвгөн багшинхан үүдийг татлаа. Өвгөн багш нь түүнийг хүлээж суусан элт байх бөгөөд хоймрон судар эргүүлэн суухажээ. Төвдөн амар мэндийг мэдээд гэрийн баруунд тухлав. Хар модыг дүүргэж өртсөн пишин бөөрнөөсөө улаа татаж ханад гэрийн доторхыг халуун агаараар дүүргэн. Залуу ламтан эрэхгүй хөлсөө шударлаа. Тэгтэн дэндүү айдуухан инэмсэглээд хүүхэн хаалганд жаахан зай гаргачих хэмэв. Төвдөн угсгэж босоод халуу төөнөх гэрийн хаалгыг багахан түлхэж ааганд нь түлээний мод нэгийг хавчууллаа. Одоо бол гэрт тогтож суухад болохоор санагдана. Өвгөн дэндв эрийг нааса уулыг цаас гэж үнэн юм да. Өдгөө гэрт галтай суугаадаж даарах болж. Гэснэн хоолой засаж хоромхон зуурт царайгаан төв болгоод за төвдөн мэн. Би чамайг нэг тийш явуул юу гэж санаад багахан эргэлзэж суун. Урдаар нэг учиртай түүхийг хэлж өгье. Тогтоож сонсоод хэрхэн шийдээрэй. Хэмэв. Залуу лам төвдөн үг дуугийнхнаар багш өдөө мэхийлээ. Харин өвгөн хамба дэндв
Манай зэрэгэлдээ суманд хангаа нуруугаад шахсан хар царам гэж газар бай. Ургамал амьтдаар нэн элбэг тэр хангаад удамд хүний үр хүн болдоггүй газар. Хуучны үг уул болдгийн жаягаар өнөө тэнд улс амьтан нутаглаж өөр хүүхдээсээ хаагцах болж. Гэд шав өдөөгөө нухацтайгаар ширтлээ.